Одоо ингээ яриад сууж байгаа бидний ярьж байгаа юмнаас ч гэсэн авах гээх ухаанаар сайхан Монгол ухаанаараа хандаал өөр өөрсдийнхөө удмаар энийг аваад өөр өөртөө олж авах нь монголчуудын өөрсдийнх нь цаашдаа амьдрал заяагаа авч явах үндсэн суур юм баггүй да. Тэгэхээр одоо бид дахиад ингээд түрүүнээс хойш ингээд энэ нэг ийш тийш үсчээч байгаа юм шиг нөө зэрвсгээ одоо ямиг заавал ингээд нэг бодит пактаар юм уу бодит хин нэгэн гадаадын сэтгэгчийн ч юм уу гүн ухаанчин ч юм уу алдартай үний үгтэй заавал хайрцагч юм уу эсвэл самхингийн тоотоо тааруулж амьдрахдаг хүмүүсийн хувьд бол бид тэр хамаагүй үсчиж яриад байж болно. А яг өөрийгөө олж ухаарч сэрхэж байгаа монголчуудад бол бид тэр аюулгүй их өргөн мэдээллийг өгч хүмүүст сүнсийг өдөөж өгöd байгаа байхгүй юу? Сүнсийг. Тэгэхээр бид тэр ингээд сая шашин яагаад түрүүлээ шашинд орцсон гэхээр түүний нөгөө нэг их хаан амины үг штэ. Сэтгэлийн үед биеийг хайчих уу гэж. Тэр монголчууд маань сэтгэлээ олооч. Тэр үднээсээ бид нар заавал гарцаа авахгүй хамгийн их самуурлаад байгаа шашингаас эхлэхгүй болохгүй байгаа. Тэгээ яг шашинтай адилхан өнөөдөр шашин гэхээр заавал христ юм уу энэ одоо шарын шашныг битгий ойлгох. Неолиберализм арчил гэдэг байгаа чинь шашин. Шинжлэх ухаан чинь бас шашин багхгүй да. Коммунизм шашин байсан. Тий, коммунизм шашин. Одоогийн шинжлэх ухаан гэдэг байгаа шашин багхгүй юу. Тэгэхдээ бүх юмд нь авах юмч байдаг, хаях юмч байдаг. А энийг харах чадвар язгуур монголчуудад л байдаг багхгүй да. Тэгээд гол юм яриад байгаа нь энэндээ бити ашиглагдаад Монгол сүтэн болоод дагчихаа. Ашиглагч бай гэдэг байгаа. Ашиглагч байл гэдэг байгаа байхгүй. Чинь одоо чинь шинжлэх ухаан дээр ярил л та. Шинжлэх ухаан бол тодорхой хугацаанд болон одоо ч гэсэн сайн талын үүргээ гүйцэтгэж байгаа. Яг тэрнтэйгээ тэнцвүүс хэмжээний муу хорыг тарьсарч байгаа байхгүй юу? Муу хорыг. Тэгэхээр нэг л юм монголчуудын бас нэг агуу нь ямар ч юмэг яг тэнцүү харж чаддیں۔ Ямар ч сайн юм яг тэрнтэйгээ тэнцүү хэмжээний мууг агуулж явдаг. Ямар ч муу юм яг тэрнтэйгээ тэнцүү хэмжээний харж чадаад үйл болгож чадвал сайнаа бас агуулж явдаг байхгүй та. Тэгэхээр шашныг тэгж харах ёстой, янз бүрийн эзмүүдийг ч тэгж харах ёстой, шинжлэх ухааныг ч тэгж харах ёстой. Энэ дээр чинь бидний тэр агуу нөгөө бусдаасаа ялгардаг тэр чанар гарч ирдэг байхгүй.